Өглөөний мэнд аяллаа 3 дахь өдөр. Yay! Okay, check out. Хаач жаа. Одоо тэгэхээр явж байна. Өглөөний цай ингэж. Өглөөний цайны цаг өнгөрсөн байна. Кромон захын кафед айлахаар ирсэн байна. Зураг авч болохгүй гэхээр нь бичлэг хийгээл явчихлаа. Өөрийн ланч идэх газар инэ. Ваа. Ой харагдаж байна. Сая бид хоёр зүрхийн алдгаа шахаад Захаар явж исэн чинь царайлаг залуу инээгээ нааширгээ дуудаа. бөөн сахалтаа тав цагаан шүттэй залуу байсан тий. Цав цагаан шүттэй сахалсаа. Амар хөөрхий Арсны амар цэвэрхэн боргол байсан. Хris цагаан арсан. Бор байсан, бордоо байсан. Надад бол цайвар байсан юм тий. Тэр тэгтээ юу зарж исэн залуу байсан бэ? Юу зарж ирсэн. Юу царайг харцсан даасан юу? Юу зарж ирсэн юм. Юм зар Кантин биш юм тэлээ. Юуны хойно зогсчихсон тий. нэг юмны хойно ягаал 8-аа их гэл нааширгээ дуудсан чинь нөгөө хоёр нь зүгээр барааг нь харахгүй царайнд нь ёо Хоолцороо. Тийм юм басан байна. Одоо хоолой үлдчих. Тоторо Аль хэрвээ Солонгос цуг явж чадхааргүй болчвол камер авах дэрнгөрөө Камер авъя эсвэл жоохон дулаан газар аялахаар явъя. дулаан үйл Үгүй юм чи. Таиланд Таиланд руу угсаа явах л. Вьетнам Нөгөө нэг найз дээр очих юм уу? Таиланд Чигтээс нэг сар цаг нь ирэх хэлээ тий. Камер авсан ч. Вьетнам бас нэг явуул явчихмаар. Хо Чи Минь л явчихсан. Тэр нөгөө нэг Солонгос явахгүй яд мөнгөө цуглуулж байгаа шүү дээ хамтдаа. Тэгсэн чинь шиф жоохон хуваар таарахгүй болчих. Зэрэг амрах хэцүү болоод тийм болохоор хамт явахгүй ч гэж магадгүй болсон. Тэгээд одоо бөө мөнгө л болчлоо. Мөнгө үрж чадахгүй нэ тий. money Мөнгө боломж болчиход идэг. камер л авъя. Тэгээ камер аваад ч үлдэн шүү дээ. Тэг хэрэг одоо сайн харсан 8 мянга гэж хэлсэн шүү дээ. 3 мянга гэж хэлсэн мэт сая 4 мянга. Камер аваад тэгээд гой сайхан орчоод. Бали арал явах юм байна. Балир бас хүмүүсэндээ явдаг гэхэлээ тий. Тэгтээ тэгээд нэг сар босон ч хоёлоо дахин амраад чадах юм бол одоо хоёлоо тий. Харин тийм тий. Хамбаг нингийн зүйл амттай юм байна. Чуа. Сая хоол идэ гарахтаа яалаа. Хаалга шилэн хаалгыг шил байна гэж мдээгүй мөргсөн. Тэр чигт нь мөргөөд. Тэгснэ бантангуудаа ямар сэрси цэвэрхэн байна гэж тэгсэн. Окей, хоол идсэн. Дараагийн газар руугаа явцгаая.
Бид хоёр Осакагийн цамхаг орохоор явж байна. Тэгээд буудлаасаа гараад 20 минут орчим атлахаар байсан. Тэгээд гадаа бүр амар халуун. Тэгээд хайлал явдаг байгаадаа гээл зүрх шулуудаа л гараад жоохон алхаа явж исэн чи харин ийм хөөрхөн явдаг галт тэрэг өдөө машин шиг галт тэрэг Осакагийн яг цамхын доор хүртэл хөргөж өгдөг ийм үйлчилгээтэй болсон юм бэлээ. Метроны буудлаас Осака цамхаас метроны буудал гэдэг ирж очих үйлчилгээтэй нэг талдаа 400 yen гэсэн. Тэгээ бид хоёр буцахдаа өөр замаар явж магадгүй болохоор нэг талын билет аваад л суусан. Айгүй гоё ногоо урмал ихтэй, мод ихтэй болохоор сэрээхэн юм шиг харагдаж байгаад үгүй тийм биш. Үнэхээр шатаж өгмээр халуун байсан шүү. Осака цамхын талаар жоохон танилцуулъя. Хамгийн анх 1583 онд Тойотоми Хидеёши гэдэг Японы самурай Японы тийм жанжин анх энэ Осака цамхыг барьж байсан. Тэгээд цайз маань 32 м ийм өндөр чулуун ханаар хүрээлэгдсэн байдаг. Энэ нь Японд хамгийн өндөр ийм чулуун ханаар тодорхойлогдсон байт юм байна. Дотроо 7 ийм завхар ийм түүхэн музей болчихсон байгаа. Тэгээд орохдоо 600 yen төлж татгшоон орж болдог. Хамгийн дээр нь Осака хотыг ингээ 360 градус нийт бүхэлд нь харах боломжтой. Үнэхээр үзэсгэлэнтэй цайз бол яхаараггүй Осака цайз. Гэхдээ энэ өдөр нэрнгээсээ маш халуун байсан болохоор бид хоёр бүр дотгошоо орж юм шатаар дээшээ гарах мантай гаднаас нь жоохон харж байгаад тэгээд хажууд нь байдаг Осака хотын музей байсан Мирайза Осакажо гэдэг газар орж сэрүүсхээр ирсэн байна. Хүй энэ нинжа саркаг хараарай. Мөн энэ барилга дотор Осака цамхаг улирал яаж харагддаг талаар тэгээд мэдээж Осака цамхаг хэрхэн бүтсэн талаар бага хэмжээний ийм түүхэн музей байдгийн бэлээ. Яг ийм халуун 100 биш ийм сакура ургасан хаврын өдөр юм уу эсвэл намрын яг гоё тийм шар навчтай эсвэл орой нар жаргах үед Осака цамхаг байна амар гоё харагддаг. Тэр хартаа тийм болохоор ер нь Япон руу аялал төлөвлөж байгаа хүмүүс маань ер нь бол сэрүүхэн үед ирээрээ. Энэ хүн хаан биш шүү дээ. Осакасын ментор эцэг одоогийн нөгөө хаантай гэж хэлдэг. Тийм ээ, нүд хамар ам нь яасан гэсэн юм. За эдгээр хардаж байгаа хүмүүс нь Осака тэр цайзыг барихад хөв нэмэр оруулсан хүмүүс юм билээ. Анх барьсан хүм, дизайныг гаргасан, дахин барьсан гэдэл. За энэ яг харагдаж байгаа нь Японы Эдо үеийн Токугава гэдэг жанжны гэр бүлийнх юм байна. Тэгээ энэ үед Осака цамхаг маань дахин ингээд сэргээн байгуулалт хийсэн юм байлээ. Тэгээд сэргээн байгуулалтын үеэрээ болохоор Токугава ийм дээврийг нь болохоор Унигавара гэдэг ийм чулуу ашигласан. Энэ нь болохоор муу мухагаас ингээд зайлсхийх, муу мухаг явуулах гэсэн утгатай ийм дээврийн чулуу юм бэлээ. Энэ нь борооны уснаас хамгаалах төдөөгийн цамхгийн ийм сүрлэг харагдуулахаас үүрэгтэй гэсэн шүү. За тэгээ бит хоёр халуун зүүн хүмүүс чинь мөс идийгээд
жито солонгон өнгийн мөс идий гэж саркаг ятгасаар агаад хамт авч итгэр болж байгаа. Японд ер нь 100 яг энэ мөсийг аягүй хиддэг. Энийг какигори гэж хэрэлдэг. Ингээ мөсийг ингээд үрээд янз бүрийн амттаа сиропаар амталсан маш чихэрлэг мөс байт юм аа. Okay, let's go. Уруудаал автобусан суухын хооронд дурсаж буй хоёр мөнчиг халуун байсан да. Автобусан цоод бит хоёр Tennoji зөвлөж байгаа. Tennojiд байдаг Abeno Harukasu гэдэг Японы хамгийн өндөр юм барилгаар тодорхойлсон Harukasu 300 гэдэг барилга руу гарч байна. Тэгээд энэ 58-аас 60 давхарт нь болохоор дээвэр дээр нь гарч болдог. Гэтэ хүний 2000 yen юм билээ. Тэгээд 2000-аар хоол авч идэхээр шийдлээ. 16 давхартаа гадаа сууж болдог гардентэй. Тэгээд кафе, ресторан байгаа болохоор кафенээс гоё уух юм аваад гадаа салхилж болно. Гэхдээ халуун гэдгийг бити мартаарай. Осакаг дээрээс нь харуулъя. Ой, ажисаа одоо хүртлээ шүү дээ. За тэгээд энд ирвэл мэдээж шөнө ирж шөнийн Осакаг хараарай. Дотроо Family Mart байсан бит хоёр кофе ууж жоохон амарчгаад тэгээд дараагийн газар руу явхаар гарч байна. За тэгээд юм өгчнөө гэж урдчлаад нөгөө царайгаа таниулсан байх юм бол заавал билет авах шаардлагагүйгээр болно. Шууд ингээл алхаад орчих боломжтой тийм метроны бодлуудаас олон болж байгаа юм билэ. Тэгээд метрогоор нэг буудал яваад Dobutzenmai гэдэг буудал дээр буун. Энд болохоор Shinsekai гэдэг газар байдаг. Энэ нь болохоор Нью-Йорк, Парис хотыг ингэж анх нэг загварыг нь үлгэрлж авсан тийм бяцхан хотгон. Энд болохоор ер нь бол Осакагийн бүх юмыг мэдэж болох. Осака эмээнэрийн ганган нэрийн фэшн тэгэл гудамжны хоол гэх мэт Осакад ирвэл заавал очиж үзэх газруудын нэг болсон юм газраар аялахаар ирсэн байна. Одоо энэ баруун талд харагдаж байгаа нэг сарамгчин шиг шар өнгөтэй юм харсан уу? Нэг хүүхэд юм шиг энэ зүгээр нэг юм биш. Яг энэ Осака энэ хотгондоо ингээд нэг бурхан гэж алдарсан Бирикен сан гэж хэлдэг Бирикен бурхан. Энэ нь болохоор аз жаргалын бурхан. Тэгээ хөлийн нэлхээр ингээд хүсэл биелдэг гэсэн тийм домогтой эдийн. За тэгээд энэ гол замаараа явахаар яг тэр урд харагдаж байгаа цамхаг Цүтэн Каку гэж хэлдэг. Тэгээ бас өөр нэг нэр нь Hitachi Tower. Энэ бол Эйфелийн цамхаас санаа авч байгуулсан юм зүгээр Осака хотыг харах боломжтой цамхаг. Тэгээд л гудамж мэдрэлэндээ ямар ч гэсэн юу идэх үү гэж бит хоёр энэ хаваар эргэлдэж өс. Наймаалж идэх үү, төмөс идэх үү, тоглоомж тоглох уу гэл баахангуудмаар халахаж яваад тэгээ нэг газар төрөөд ороод ирсэн чинь том үний тоглоомтой газар ороод ирсэн мэдээ. Яа, тэгэл за боли явъя гээл. Явбаа. Тэгэл буцаал яваал нөгөө гудамжиндаа ирээл. Ахаал нааша цаашаа халхилдэж байжгаад нэг ресторанд оров. Уулнгаа алхангаа гудамжны хоол идэх гэсэн чинь хоолтойгоо урсаа далуулчих орол халуун байсан болохоор дотор суухаар болсон. За Японд ресторан Изакая орохоор заавал энэ Удоши гэдэг хөнгөн зуушиг хамгийн их нь гаргаж өгдөг. Энэ нь тэгтээ төлбөртэй байдгийн шүү.
өндөг тэгээ дотор нь нөгөө нэг тако гэдэг нөгөө энэ чинь 8 жилд байгаа тийм 8 жилийн махта өндөг тэгээд энэ амталсан шүлэндөө дүүрч идээд дүүрч иддэг тэгээ ууж авсан мөн жасан чи уусан ч болно гэсэн. Тэгээ уухаар цаашаа амтдаг гэсэн одоо. Тэжиг нь дээ. Хуугаас үгүй. Форм ихлээд ингээд бага амттай юм байна. Хүмүүс хайдаг үйлдэл оролцсон юм байна. Este cosa es como nada. Hormon. Penetrate. Oh, choco. Hormon. За ямар ч байсан хоолоо идээд сэрүүсээ давсан шүү. Тэгээд энэ хаваасаа жоохон бэлэгсэлт аваад тэгээд буцацгаая. Тэр ядраад маргааш биш одоо шууд гэлүүгээ харах боллоо. Шүний автобусаа cancelтэй. Тэг мөнгө буцаж авах байхаа. 2000 хаялаа штэ хоёлаа. За. Уулын шөнийн автобус маань 10 цагаас хөтлөөд Токиод өглөөний 6 цагт ирэх ёстой байсан. Тэгээд бид хоёр зүгээр тэрийгэ бодоол ядраал байли хурдан гат тэргээрээ бушуухан харийгээд тэгээд автобусаа cancelтаад билетээ авахаар Шинэ Осака буудлын руу явж байна. Би очирлж билетээ аваад Сарка очирлж мантаа авсан. What I
бид хоёрын хурдны галт тэрэг 8 цаг 6 минутаас хөдлөн. Тэгээд тэр болтол жоохон цаг байгаа болохоор автомат машинаас амттан аваад орцгоё. Буцахтаа хартаа ийм их зураг, ийм их бичлэг тэ дүүрэн дурсамжтай харж байгаа аз жаргалтай хоёр. Оо yay! Токио Тавер харагдчихээн. Гэртээ ирлээ. Bye bye. Хамт байсан баярлалаа. Баяртай.